Би Монгол улсын ерөнхийлөгч Алмагийн Батулгын даалгавраар энэ манай Монгол улсын Баян Улгийн аймаг Казах түмний маань олон ясны маань одоо Улгийн нутаг болсон Баян Улгийгээс ирсэн энэ хөөрхөн охинтойгоо уулзж байна. Үзэгчид та бүхэн сайн санаж байгаах, сайн таньж байгаах. За Аячалбан охин маань дөнгөж сайхан 11 сарын 2-ны өдөр Нью-Йорк хотод очиж маш том шагналын эзэн болоод хүрээд ирлээ. Тэгээд Аячалбан охиндоо баяр хүргье. Аячалбан охин маань энэ Бүргэдийн Анчин гэдэг киноны гол дүр тоглосон. Тэгээд яагаад энэ гол дүр тоглосон бэ гэхээр энэ охин маань өөрөө яг жин одоо бодит амьдралдаа ч гэсэн энэ аав нь бол одоо тэр Бүргэдийн ан хийдэг. Тэгээд энэ уламжлалан охиндоо одоо өвлүүлж охиноо одоо бүргдээр ан хийхэд сургаж байгаа тэр өчүүхэн жоохон наснаас өндөр алтайн тэр сархиахтай хаттай тэр газар морион унаад бүргэдийн мөрөн дээрээ суулгаад явж байгаа тэр их эрэлхийг зоригтой энэ сайхан одоо үлгэрийн чим шиг энэ сайхан дүр төрхийг та бүхэн олон үзэгчид энэ телевизээс харсан баха. Тэгээд тэр одоо энэ бодит энэ охинтой бид нар миний бие уулзж байгаадаа маш их баяртай байна. За манай Казах түмний нэрт яруу найрагч Бабын Ахтан гэж яруу найрагч байсан. Одоогоос 100 гаруй жилийн өмнө төрсөн. Одоо удахгүй 130 жилийн магадгүй 140 шахан жилийн болох гэж байгаа. Гэхдээ Казах түмний энэ шилдэг уламжлал, өв уламжлал болсон энэ Бүргэдийн ангийн тухай нэгэн сайхан найраглал, бүргэд найраглал гэж байдаг. Нэгэн цагт манай Бүхийн Баас тухай нарын олон уран бүтээлч сайхан орчуулж ирсэн. Та бүхэн сайн мэдж байгаа. Энэ бүргэд найраглалд агаагийн дэгдэхэ гэж гардаг. Тэгэхээр энэ олон жилийн өмнө одоо энэ үлгэр домог мэт байсан энэ Казах түмний дунд хилцэгдэжсэн агаагийн дэгдэхэ гэж одоо хамгийн тэр бүргэд бол одоо бусад олон амьтад чигээ дотроо янз бүрийн үйлдвэртэй байдаг юм байна. Гэтэл тэр агаагийн дэгдэхэ гэдэг бол онцгой бүргэд байдаг юм байна л да. Тэгэхээр энэ агаагийн дэгдэхийг алтай одоо өндөр ууланд очиж тэр энэ бүргэдийн зулцаг яг үүрэндээ байна. Энэ зулцгийг нь одоо суульж энэ ан авч сургая гэж тэр казахууд олон үеийн баатар ирчүүд энэ өндөр алтайг зорж ихэнх нь одоо амиа алдчихсэн тийм домогтой. Тэгээд энэ амиа алдаад ингээ явж байхад өвгөн одоо хэн блэ Давлет гэж гардаг тийм ээ. Өвгөн тэр Давлетийн ганц охин Жамбото гэж охин нөгөө бүргэдийн ангаа ингээ сурах гэсэн чинь хүүхэд байдаггүй. Тэгсэн тэр Жамбото гэдэг охин эрэгтэй хүүхдийн одоо маягаар хувцлаад өөрийгөө одоо эмэгтэй гэдгийг нуугаад бүргэдийн тэр агаагийн дэгдэхийг олж авахаар өндөр уул руу явдаг. Тэгээд тэнд яг жоохон юу болж байгаа тухай тэнд өөрийнхөө анхныхаар Жүкэл гэдэг залуутай уулзж байгаа тухай. Ерөөс энэ агаагийн дэгдэхийгээр манай Казах түмэн бол хамгийн сайхан тэр аз жаргалтай ирээдүгөө зөвгнөн бэлэгдсэн. Тэгээд тэр аз жаргалтай ирээдүйдэн тэр Жамбото охин яаж хүрч байгаа тухай юм уйрам сайхан одоо юу байдаг юм а би бүр ярьсан ч ойлгож байгаа. Тэгээд энэ сайхан дуйл найраглалыг одоо манай хүүхдүүд Баян Улгийнхан маань бас юундаа оруулаасай сурах бичгтээ бас оруулж ивэл бас зүгээр юм байна. Яг тэрний одоо энэ үлгэрийн одоо үнэн бодит биелэл болоод манай энэ Аячалбан буюу одоо монголоор орчуулах юм бол үрийн цолмон гэдэг нэртэй цолмон шиг хөөрхөн охин маань Монгол улсынхаа нэрийн өмнөөс том шагнал аваад ирсэнд одоо бид нар бүгдээрээ баяртай байна. Тэгээд би болохоор энэ кино 28 улсад нэгдсэн байгаа. Тэгээд би энэ шагналыг болохоор 11 сарын 2-нд Нью-Йорк хотоос авсан. Азия ССТ байгуулсан ба Гим Шинжир гэдэг шагналд авсан. Би болохоор 10 наснаас эхэлж бүрэгт ярьж байсан. Тэгээд бас надад аав ээж хүч зэрэг өгч байсан.